Өрг имэн үзүүлж байна. Тог тасрахын зовлон мэдэрч байна уу? Одоо бол хөлдөж өгөх гэж байна. Юу бодогдож байна? Тэгээд Хамтарсан засгийн газрыг танаа намын гишүүд шүүмжлэлтэй л ханддаг л да. Засгийн газарт орсон чи буруу шийдвэр байсан юм шүү. би ийм хийнэ би үйлдвэртэй бус болгоно гэж сонголд орсон шүү дээ. Ард түмэн тэрэн санал өгсөн шүү дээ. Тэгээд засгийн газраас хөөцсөн гэж үү? Тийм шүү дээ. Ер нь бол арчилсан нам одоо дийлдэхэ болио гэж хөөсөн биз дээ. Таныг одоо тэжээдэг бизнес хунчир юм уу энэ аам буй юм? Одоо би нэг дэлгэрүүлж ярих юм уу? Таны ярианаас ч юмнаас сая шинэ намын даргын бүртгэсэнд их л баяртай байх шиг үү? Би өөртөө чинь чадвал үннийг ярихыг л оролдож. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа давхардуулж ингэж тушаал гаргаж олгосон. Үгүй. Гэтэ одоо энийг тойроод ярих гэвэл хоёр зүйлийг салгаж ярих хэрэгтэй. Та өөрөө тухайн би үед аваагүй сайд байсан юм чи. Би аваагүй учраас би төлөхгүй байхгүй. Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесээ тэлэх боломж бий. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалангийн айлтгахыг өрг нэвтрүүлгийн ээлж өчшин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд асан ардчилсан намын дарга асан ган төмөртэй ярилцахаар ураад байна. За бидний цаг гаргасан баярлалаа. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Та бүхнийхээ амар амгалангийн айлтгахыг. За, бэртэл гэмтэл гайгүй юу? Одоо гайгүй болж байна. Тий. Ер нь яс хугараад одоо 2-3 сар болж байна. Тэгээ амархаа идэхгүй л байна. Яагаад бэртв? Уу яг нь тэгэл ойччил хугарна штэ. Одоо бидний үеийнхэн чинь тэгээ нэг унахаар заавал гар хөлөө хуглаад идэг. Ямар сайндаа эрүүл мэндийн яамч мөсөн дээр гадаа хэлтрахтаа ингэж унаараа энэ төр гэдэг ингээ аргын зааж өгöd. Унхан тодорхой явчих гэдэг. За. Хэлтрээд очсон. Танаа тог тасарч гин үү? Тасарч байгаа. Тог тасрахын зовлон мэдэрч гин үү? Харин Яаж зовлон мэдэрч мэдэрч гин үү гэж би ч угаасаа тоггүй орчинд өссөн хүн шүү дээ. Хөдөө амьдарч исэн хүн чинь тэгээд лаага барайл өссөн учраас одоо бол хөлдөж өгөх гэж байна. Тийм манай байрны халаалтыг цахилгаанаар дэмждэг юм байна. Тэгэхээр тог тасраад 2 цаг болохын хооронд яг хөлдөж байна. Тэгээ юу бодогдож байна? Энэ одоо тог тасраад байгаа хариуцлагыг бас танай намч гэсэн үүрэлцэх хэрэгтэй юм шүү. Энэ улс төрийн нам гэхээс илүү урт хугацааны эдийн засгийн бодлогын суурь нь л буруу байна л да. Ер нь энэ зах зээлийн эдийн засаг руугаа шилжиж чадахгүй яг л нөгөө хуучин дарга нарыг шүтдэг нийгмийн хадгалахыг хүссэн энэ бодлого чинь алдагдахгүй их олон жил явлаа штэ. Тэгэхээр зэрэг эрэлт нэгсээд идэг нийлүүлэлт нь орж ирдэг. Тэгэхээр зэрэг их усвэр дээр хөрөнгө оруулалтаа хийж чаддаггүй. 5-7 цахилгаан станцыг яриад одоо бараг 20 жил боллоо. Тэгэхээр бидний бүгдийн л буруу. Ер нь бол энэ улс орны хөгжлийн платформыг ингээ ганхуулаад байгаа. Үнэхээр баялаг бүтээгчдэд дэмжих улс байх юм уу? Эсвэл одоо дарга нарыг дагдаг улс байх юм уу гэдэг сонголтоо уг нь бол энэ үндсэн хуулиараа хийчээд ингээ үндсэн хуулиндаа захирлахгүй. Тэгээд нөгөө сонгуулийнхаа хөтөлбөрт баригддаг, намынхаа үзэл санаанд баригдаж байгаа нэртэй Монгол Ардын нам бол цэвэр одоо бид зүүнний нам, социал демократ үзэл хэрэгжүүлнэ. Тийм учраас бол эрчим хүч болоод бусад зүйл бүгд төрийн мэдэлд байна. Тэгээд төрийн мэдэлт их сайхан байгаад өнөөдөр байж байгаа байдал бол ийм л байна. Туурсан. Гэтэ та тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан шүү дээ. Эсрэгээрээ одоо энэ бүгдийг одоо хөвд өгөө гэдэг яриа гаргахаас илүүтэйгээр хувийн хөвшилд олгосон тэр олгож болох уу зэрэгцээ орчноо яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр хүч хармаалтаа гаргаагүй л өвдөн штэ. Та харин тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр тань дээр нэлээд том төслүүд тарьяалагдчих байсан байх. Явуулчихыг ингээ шавдуулыг хийчихье гэсэн оролдлого хийв үү? Ер нь тэргүүн шадар сайдаар ажиллах хугацаанд хийсэн юм үлдээв үү? Тэгээ ер нь бол хамтарсан засгийн газар байгуулагдах үндсэн шалтгаан миний тавьсан нөхцөл бол тэр шүү дээ. Мега төслүүдийг хэрэгжүүлээ. Оюун эрдэнэ. Тэгхийн бол хэдүүлээ Монголын асуудлыг шийдэх юм байна. Хамтарсных бол заавал ийм хийнэ. Энэ бол одоо албан тушаалын тохироо биш ээ. Монгол улс одоо та бүхэнд ангаараа засаглаад хийж чадаагүй юм чи одоо хамтрахаараа л хий. Тэр 14 мега төслийн араас бол бид нар тууштай явсан. 4 жилийн хугацаанд жил 4 төсөл хэрэгжүүлэхэд 4 жилийн хугацаанд бол 16 төсөл бол хэрэгжих юм байна гэсэн. Ийм төлөвлөгөөтэй ажилласан шүү дээ. Хамгийн ихний ээлжинд бол тухайн үеийн нөхцөл байдлыг эргээд хүмүүсийг харддаг юм л да. Ер нь бидний ой санамж баг болцсон. Урд хил дээр
Гинжийн 6,000 одоо контейнер овоорцсон. Тээврийн асуудал нь шийдэгддэггүй. Нэгүр хэлбэл уртлын гадаад харилцааныг тиймэрхүү. Хойдолтой дайнд ажинтай. Тэгээ нөгөө бензин тосны нийлүүлэлтийн бодит одоо боломжийг тодорхой болгоогүй. Энэ бүнд нөхцөл байдлыг бол бид нар давж гарахын тулд мега төслүүдийг л явуулъя гэж санаачлаг гаргаж зүтгүүлсэн. Тэгээ эхний ээлжинд бид нар урталтайгаа уулзраа олсон. Урталтаа урд хөршдөг уулзраа болоод бид нар Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг одоо бүрэн шийдсэн. Дараагийнх нь бол одоо уул уурхайн томоохон төсөл болох Ариватай холбоотой асуудлыг бид нар их хурлаар оруулж батлуулах хөрөнгө оруулалтын гэрээг нь хийгээд одоо ажил хэрэг болоо явж байгаа. Дараагийнх бол мэдээж хил холболтын асуудал. Манай эдийн засгийн хамгийн хүнд нь бол цэвэр түүхэн эдийн засаг баггүй. Нүүрсээ зарвал амьдрдаг, нүүрсээ зарахгүй бол одоо гээл тоггүй болчих гэдэг ч юм уу. Тийм учраас бол энэ хил холболтын дэд бүтцийн ажлуудыг шийдэхэд бид нар дахиж урталтайгаа маш өндөр түвшинд олон удаагийн давтамжтай яриа хэлэлцээр хийж одоо урд хилийн холболтын асуудлыг шийдсэн. Энэ бол одоо түүхэн шийдвэрүүд болж чадсан. Мөн одоо өнгөрсөн жилийн яг 11-12 сард хамгийн хүчтэй хэрэгжсэн зүйл бол Улаанбаатар хотын утааны асуудал. Ерөнхийдөө бол 1 тэрбум долларын боломжийг Улаанбаатар хотод гаргаж өгсөн. Яагаад гэвэл Улаанбаатарын утаа төвжирэл хоёрыг шийдэхгүйгээр хамтарсан засгийн газар бол тодорхой нүдэнд харагдах үр дүн бол гаргахгүй байна. Тийм учраас энэ хурдны замуудын мөнгийг шийдэж өгчөө. Мөн одоо энэ дэд бүтцийн асуудлыг шийдэж орон сууцжуулах ажлыг шийдэж. Нийслэлийн төсөв дээр нэмээд улсын төсвөөс бид нар улсын төсөв дээр шийдэж өгсөн байхгүй юу? Ер нь бол Улаанбаатар хотод одоо манай хотын даргал би юм хийж ийн гэж үгээд байгаа болохоос биш яг 2024 оны би тэргүүн шадар сайд болоод улсын төсөв дээр шийдэж өгсөн мөнгөөр өнөөдөр хүртэл явж байгаа. Ер нь Улаанбаатар хотын утааны асуудлыг яриад хэдий их наядаар нь одоо өргөө зарцсан. Тэгээ шийдлийн бид нар бол шуурхай комисс байгуулад одоо 7 хоногийн хагас өдөр болгон хуралдсан чи санаж байгаа баг. Тэгээ тэр үед миний гаргасан шийдэл бол ерөөсөө энэ хөх нүүрс гэдэг зүйл байна. Энэ бол одоо кокс химийн үйлдвэрээс гарч иж байгаа хамгийн ихний бүтээгдэхүүн байна. Тийм учраас бид нар багнуур дээр түшгэлсэн кокс химийн үйлдвэрийг байгуулах нь зөв гэдэг саналыг гаргаад тэгээ их засгийн газраараа батлуулсан. Өдийд орох төлөвлөгөөтэй үйлдвэр маань. Гэтэл бол өнөөдөр хүртэл тэрийг хөдөлгөхгүй нөгөө нэг баахан засгийн газрын хэрэгсээр байгаа импортоор авсан шүү дээ. Ер нь бол импортоор авч болно. Гэхдээ бид нар бол ямар ч үнээр хамаагүй утааг болох хэрэгтэй. Тэгтээ технологийн шийдлэр бодитоор. Тэгэхээр бол өдийд үйлдвэр орчих юм бол бид нар ямар ч үсэн кокс химийн үйлдвэрийнхээ эхний ажлыг хийгээд дуусчих байхгүй. Би одоо хотын дарга руу хааны газар таарах болгондоо нөгөө түлшний үйлдвэр чи яач баа. Тэгээд ер нь бол ашиг сонирхол шингээхгүйгээр хувь хүмүүсийн болоод бусад бүлэглэлийн ашиг сонирхол шингээхгүйгээр энэ 14 мега төсөл хөдөлчих юм бол Монголын эдийн засгийн суур бол нэг юм нүрснээсээ шууд хамааралтай гэхээс илүү галалтсан үед бол өөрөө өөрийгөө аваа явах. Ингээ ерөнхийдөө 5 мега төслийн санхүүжилт бол бусад зүйлийг шийдсэн. Мэдээж одоо эдгээр бол 4 жилийн хугацаанд баригдаж дуусах хэвээр ийм л төслүүд. Яг ингээд хэдэн явсан ажлуудаа би хийсэн гэл өмчлөөд байдаг л да дараа. Яг эдийн засгийн хөгжлийн яам яг ямар оролцоотой ажилтгийг. Эдийн засгийн хөгжлийн яам буюу тэргүүн шадар сайдын хувьд бол эхлээд засгийн газар байгуулахад оролцдог. Оюун эрдэнэ битээр ярилцсан шийддэг байхгүй. Тэгээ оюун эрдэнэ санал ирсэн. Бид одоо 8 жил дангаараа явлаа. Асуудал өнөхөр шийдэгдэхгүй байна. Тэгээ асуудал шийдэхийн тулд хэдүүлээ одоо хамтраад цаашаа явах боломжийг ярилцъя гэдэг ийм санал. Тэгээ тэр санал дотор нэг чухал асуудал хөндсөн оюун эрдэнэ. Юу вэ гэвэл зургийн философоор явчихъя. Тий, танаа одоо арчлалын танаа байдгүй энэ Монголын арчлалын одоо том лидер одоо хэдүүлээ говглоод явъя. Тэгээ та бүхэн одоо орж үзээгүй байх л да оюун эрдэнэ арын өрөөнд орохоор яг ингээд зургийн зургийг тавьчихсан. Парламент очротгоон зургийг тавьчаад ингээд тэгээд надтай яриад байхгүй юу. Тэгэхээр би чинь одоо арчлалын төлөөх үнцүүлийг арай гэж имхэлж байгаа хүн шүү дээ. Тэгээд нэг сонгуульдаа ялагдсан. Мэдээж энэ имхэлсэн зүйл маань ингээд тараа бутарчихгүй гэдэг болгоомжл нэгд байсан. Хоёрдугаарт үнэхээр зоргийн үзэл санаан дээр явах юм бол хамтрахын тулд яах юм? Хамтраад хийх ажил бол эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг юм чинь л одоо хамгийн хүнд байна. Нефтээс ихсүүлээд тэр тээврийн асуудал 6,000 контейнер урд бөөгнөрцсөн. Дээр нь одоо түүхэн эдийн унаад эхэлсэн. Үжээ одоо нүүрсний өмнө унаад эхэлсэн үе шүү дээ тэр үе чинь. Тэгээ одоо энэс болоод баахан цоорхоо үүснэ. Энийг юугаар нөхөх юм? Зэс үсэх нь тодорхой байна, алт үсэх юм байна. За тэгвэл энэ хоёр дээр арай илүү төлхөө бодлого барах юм.
Тэгээ миний дэвшүүлсэн санал бол томоохон бүтээн байгуулалтын ардлага гаргая. Юу ч хийгээгүйгээр хамтраад ямар ч ерөөсөө болохгүй. Баяр алтан уяг хоёр хамтрахтаа оюутлогын төслийг хийжсэн шиг чи бид нар хамтрахтаа дээр нь одоо манад орж ханд ороод ирнэ. За ингээд гурлаа хамтрах юм бол ерөөсөө монголчуудын шийдэж чадаагүй зүйлийг л шийдэе. Ус төржөөд хэрэлдээд нэгнийгээ хардаад тэгээд тэндээ сулгаа зэлгээ хийж яах гэдэг ийм байдлаар шийдэж чадахгүй л явдаг штэ. Ийм зүйлсийг шийдъя гэж гаргасан учраас би хийсэн л гэж байгаа. Гэтэ би хийсэн гэхээс илүү манай улс төрийн шийдвэр. Тэгээд хамтрсан засгийн газрыг танай намын гишүүд шүүмжлэлтэй л ханддаг л да. Одоо 24 оны их хурлын сонгуулиар сонгогчид сөрөг хүчин болоод сайн сөрөг хүчний үргээ ажиллаач гэж сонгоод явуулж байхад засгийн газар дагаар орлоо гэж бас шүүмжлээд байдаг. Тэгээ энэ маргаантай сэдвийг одоо танай намын рейтинг батлаад байна л да. Оюутны засгийн газар танай нам дагаар ороход танай намын рейтинг ер нь нэлээд унсан байна. 6 дугаар сард танай нам одоо засгийн газраас жигдэхэд нэлээд өссөн байна л да. Тэгэхээр ер нь засгийн газарт орсон чи буруу шийдвэр байсан юм шүү. Гэхдээ яг засгийн газарт би харин дахиад хэлмээр байна л да. Зориг агсны философиг барих юм бол Монгол ерэн босхгүй бол бид нар улс төр хийгээд яах юм. Монгол хөгжихгүй та нарын орлого цалин нэмэгдэхгүй бол бид энэ төр байгаад яах юм. Тэгээ Монголын эрх ашиг гэдэг юм чи энэ их урталчин одоо буруу араас ууцсан хойдолчин дайны байдалтай байхад Монголын эрх ашиг нэгдүгürt бодохгүй гэдэг нэг асуулт. Хоёр дахь нь бол би ийм хийнэ би үйлдвэртэй улс болгоно гэж сонгуульд орсон шүү дээ. Шудраг улс тогтооно үйлдвэртэй улс болгоно. Ард түмэн тэрэн санал өгсөн шүү дээ. Түүнээс биш ганц төмрийг хэрвээ үйлдвэртэй улс болгохыг зөвшөөрөөг бол манай нам санал өгөхгүй байхгүй да. Тэгэхээр тэр улсууд хүлээж байгаа шүү дээ. Чи бол өгөөгүй учраас жишээлбэл за та нар сөрөг хүчин хийх ёстой гэж бодож иж магадгүй. Гэтэл яг өгсөн хүн бол ганц төмрөө чи наад яриад байгаа үйлдвэр гэдэг юм хийчээч гэж өгсөн. Айгүй олон хүн надад хэлжсэн байхгүй. Би сөрөг хүчин гээд нөгөө эрх баригчаа загнаж хэрүүл хийчээд тэдрээр юм хийлгэнэ гэж бол огт байхгүй байхгүй. Тэгэхээр сонголт юу байсан бэ гэхээр мэдээ сөрөг хүчин хий гэж. Тухайн үед бид нар бол хамтарсан засаг байгууллагаас судалгаа хийхэд бол хамтарсан засгийг 60% дэмжсэн. Тэр дэмжижсэн 60% дотор бол арчилсан намд санал өгсөн нийт сонгогчдын 60% байсан байхгүй. Нөгөө талдаа арчилсан нам хамтарсан үедээ ардын намын доор рейтинг нь орсон гэдэг бол худлаа. Би 4-5 сарын судалгаа надад байгаа. 4-5 сарын судалгааны хүрээлэнгийн барометрийг л харсан л да. Тий, ер нь бол бид нар чи ингээд өөрснөө хийсэн судалгаатай ерөнхий судалгаа сар болгон яг бодтойгоор судалгаа хийгээ гаргадаг улсууд бол 4-5 сард ер нь засгийн газар унсан шалтгаан тэр шүү дээ. Арчилсан намын рейтинг дээр нь гарцсан байхгүй да. Зөв буруу гэхээс хөөцсөн гэж байна. Тий шүү дээ. Ер нь бол арчилсан нам одоо дийлдэхэ боллоо гэж хөөсөн биз дээ. Тэрийг одоо мэдэхгүй байгаа монгол хүн байгаа юм. Хүмүүс бол хамтраад Монголынхаа асуудлыг шийдье гэсэн бол арчилсан намын хөөх шаардлага тэднэрт байхгүй шүү дээ. Ерөнхий засаг ундаг хитгэн шалтгаан байгаа шүү дээ. Үндсэндээ бол арчилсан намын рейтинг ингээд өсөд ажил хийдэм байна. Тухайн ажил хийгээд байна. Нөгөө алтан гэрэл ажил хийгээд байна. Эдийн засгийн том төслүүд явахаар аанда ганц төмөр одоо чи яг хэлэн шүү дээ. Хийцэн ажлаа чи хийгээд би хийсэн гэж бүгд булаацалтгаа гэж дээ. Тэгэхээр би хэлэн шүү дээ. Би арчилсан намын дарга шийдвэр гаргаад энэ монголчууд хизээ шийдэж чадахгүй ингээд 4-5 асуудлыг чинь шийдчихлээ. За хоёр дахь нь бол мэдээж хэрэг институт хоорондын асуудлууд байсан баг тий. За гурав дахь нь бол тухайн үеийн шалтгаанууд бол бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Гэх мэтлэн зүйлсээс болоод тий. Тэгээд тэрнээс хойш бол ингээл тасралтгүй өсөөд л байгаа. Би 9 сард намын дарга өгсөн. Би өөрийнхөө саналаар намыг уралдуулж намын дарга өгсөн. За тэгвэл Монгол Ардын намынхын рейтинг унснаас та бүхний жисэн гэж үзэж байна. Тэгвэл одоо ер нь яаж ажиллая гэж бодож байна? Танай намынхан сая Зандан шатар ерөнхий сайдын засгийн газрыг дэд цай томиллоо. Дэд цайдаа буулгах үгүй бол та нар өөрсдөө огцорцгоо гэсэн. Тэгээ унгааж чадах юм уу? Мэдээгүй шүү дээ. Би бол ер нь нэг л зарчим байгаа. Ялсан нам нь хариуцлага хүлээдэг. Тэгээ намын дарга нь засгаад хэрэгүүлдэг. Гэдэг энэ зарчим чинь алдагдчихаар одоо юу ч яриад нэмэрэг болчихж байгаа. Одоо Зандан шатартай хариуцлага тооцоод чи яах юм? Тэр чинь намын дарга биш, хинч биш. Их хурлын гишүүнч биш. Тэгээ ялсан нам одоо хариуцлага одоо ер нь Монголын төрд хариуцлага тооцох хүн байгаа юм. Одоо энэ үндсэн хуулиараа байгаа юм. Тэгээ ялсан намын дарга их хурлын дарга болоод ингээд би улс төрд оролцохгүй гэж бодсон.
би урал даргалнаа. Инхээр л одоо бид нар ямар ч хүнээс хариуцлага нэхэд утга учиргүй болж эхэлж байгаа байхгүй. Уг нь бол Заданштар ерөнхий сайдаас Ер нь хариуцлага ардын- боломжгүй гэж юу? яаж нэг хин гэж нэг Намын дарга биш, улсын хурлын гишүүн биш гэдэг. биш. Ямар ч хариуцлага хүлээх хүн биш. Тэр бол ардын намын л нэг томилсон ардын намын л одоо юу юм гэдэггүй. Бид нар бол улс төрийн намтай л ярих хэрэгтэй шүү дээ. Танаа нам тэд нар намаараа сонгуульд орох юм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эдний нэг зал мих гэх юм уу одоо нэг гачин юм сонгуулийн үеэр одоо оюун эрд намар байсгалаа хоёр шиг гайхамшигтай хүн байхгүй гэл. Тэр хоёр дээр өстө бүхэл мөнгө санхугаа босгол чухам тэр хоёроор рекламцаар байгаа ялчаал жилийн дараа энэ хоёр шиг муу хүн байхгүй гэл хөшгөлж явуулаад одоо нүрээ угаацсан. Тэ? Одоо 24 28 онд очихдоо тэгээд үгүй чухам одоо учрал хийх юм байна гэж урах гэдэг байхгүй. Чи одоо энэ ард түмний өмнө чи энэ үндсэн хуулийн дагуу намын дарган засгаад толгоолоод тэрнтэй сөрөг хүчин хариуцлага яриад ингэн үстэй. Бид нар ирэн занаа шатартай юу ярих юм? Тэгээ танаа намын үдчцээ инх болт дарга улсын хурлын дарга болов. Тэр чин ялгаагүй алт хуйг аваа ицэр тийм бантуу үсчих واخхой. Тий. Тэгээ зээ инх болдон тэр үед нөгөө тэндээс ихтэйгээс гадна тэр тэндээс ихтэй танах ингэс учраас би ингэнэ. Нөгөө нэг нөхрийгөө орой унтж байгаа юм чи би орой унтна гэд ингээд байвал тэр айлд эрүүл амьдрал ирэхгүй үстэй. Гэхдээ тэгвэл хизээ зарчим ярьдаг болох юм. Над бол ингээд юу ч биш одоо хүний тухай энэ тэнд яриа суухт бол ямар ч мэдэхгүй. Гэхдээ мэдээж хэрэг Монгол Улсын л засгийн газар юм чи их хурлын л мэдлийн байгууллага шүү дээ. Тийм ээ. Их хурлал томилно гэхээс биш энэ бол өөр газар ард түмэн сонгоогүй байхгүй да. Энийг л үндсэн хууль хэлээд байгаа байхгүй. Их хурл гүйцэтгэх засаглалаа ингээд хүн томилоод ажил хийлгээ гэж ингээд хэлсэн л юм байдэн шүү дээ тийм ээ. Тэгээ их хурл өөрөө тэр хариуцлага ярих байлгүй дээ. Би Одоо тэгээд хариуцлага хүлээх чадахгүй. Одоо ингээд тоггүй сууж байгаагийн хариуцлага хүлээх эзэн алгаал гэж байна шүү дээ. Байхгүй шүү дээ. Уг нь ардын нам, уг нь бол ийм байхгүй юу. Бид нар үндсэн хуулийн дахиад нэг юм дутуу байгаа нь хэрвээ ерөнхий сайд огцорхоор бол ерөнхий сайд нь их хурлаа тараагаа сонгуул хийдэг болох хэвээр мэлэл Япон шиг. Тэгэхээр жишээлбэл сая оюун эрд нь огцроо гэд нам шахангууд оюун эрд нь шууд их хурлаа тарах хэвээр. Зарчим. Би ард түмэнд худлаа хэлээд ингээд баахан өндөр суудлаад ялцсан юм аа. Тэ? Одоо би хариуцлага хүлээе. Та нар тэгээд тарахгүй л гэж үзнэ үстэй. Бид нэр тарна шүү дээ. Юу гэсэн үг вэ? Арай гэж гишүүн болцгоосон хүмүүс. Гэхдээ гишүүний алба чинь тэр ийм болоод шүү дээ. Улс төр нь эрх мэдлээ дагж байгаа үед сөрөг хүчний гишүүд энэ гишүүний ажил хийхээр их сайхан юм, хийхгүй болохоор муухай юм байхгүй шүү дээ. Тэ. Бүтэмж их муутай позиц байхгүй юу? Сөрөг хүчин чинь. Тэгээ телевизээр яриад нэг хэдэн лайк цуглуулахаар гоё юм юу ч байхгүй шүү дээ. Улс төрч хүн гэдэг бол өөрийнхөө үзэл санааг л ам оруулаад тэр үзэл санаа нь нутагших юм бол тэндээс л кайф. Өөрөөр юунаас ч авахгүй. Тэгэхээр бол манайхтай биш л дээ манай танаа тухай ярив. Ер нь үндсэн хуулийн тэрийг оруулж өгöd. Ард түмний өмнө л парламент шударга ёсыг тэгж тогтоох юм байл л. Намын дарга сонгуульд амлалт өгж орно. Амлалтаа биелүүлж чадахгүй бол дахин сонгуул. Ингэжээж ардчилсан улс болох юм бэл. Яг тэгвэл эрх баригчтай хариуцлага тооцож болдог. Одоо учралтай 28 онд яаж хариуцлага тооцох юм? Учрал даргатай. Би их хурлын дарга л байсан шүү дээ. Очоод уулзалтан дээр хэлсэн шүү дээ. Одоо чи мэдэн шүү дээ уулзалтын ардын намд болсон стадион дүүрэн суулгаж байгаа хаалгын цоочилж байгаа 3 цаг хахад намын дарга ярина тэгэл хэлж. Гэхдээ би яасан? Би чи хурлын дарга. Тэр ерөнхий сайд байсан нөхрөл ийм алдаа гаргацсан. Гэтэл энэ бүрэн эрхийн 4 жил чинь асар урт хугацаа байхгүй. Энэ хугацаанд юм хийхгүй бол ард түмэн хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нам өөрөө ерөнхий сайд засгийн газар нь хариуцлага хүлээд ийм л юм руу явах хэрэгтэй. Сая ардын нам хаана алдаа гаргасан бэ гэхээр ерөнхий сайд дээр томилсон өмнө намын дарга болгоогүй л алдаа байхгүй. Тэгээ хариуцлага тооцох үүрэх субъект биш вэ штэ гэж та нар эсэргүүцсэн юм уу? Юг. Шинэ ерөнхий сайдыг.
Гөө эсэргүүцэхгүй л дээ. Хариуцлага чи чадах уу гэж асууад шүү дээ. Чадахгүй дутах учраа алгаал гэж байгаа. Сөрөгч юм бол мэдээ засгийн газрыг хариуцлагатай бай гэж шахах зөв шүү дээ. Унсан ч унаагүй ч ямар ч ялгаа алга гэдэг байхгүй. Одоо ингээд тийм асуулт тавигдаад байгаа. Та нар унгаж чадахгүй бол яах юм? Унгach бол яах юм гэд. Энэ бол ардын нам нь энэ дарга нь энэ жооронд хүлээгдэж байгаа учраас одоо байгаа хүн унн уу, сэхнүү гэдэг нь арчилсан намтаа нэг тийм хариуцлагын төвшний яриа энд байхгүй. Хамтарсан засгийн газрын үед Би нөгөө үр дүн ямар ч байж болно гэдэг байхгүй. Одоо их хурлын дарга гадуур тэнэл тэ энэ чимлэг дээр очиод энийг сайжруулах тэр Монгол банкн дээр очиод Монгол банк ийм бодлого энэ хүн хууль зөрчиж байгаа шүү дээ. харин их хурлын дарга Монгол банкны үйл ажиллагаанд оролцохоор энэ хүн баг огцрохуулцлаа хангаж байгаа байхгүй. Болохгүй шүү дээ. Ерөөсөө манайхны нэг алдав. Би ямар хуулийн хүрээнд энэ Монгол банк улсын хурлын харьяаны байгууллага гэд ингээ өөдөөс ингээд байгаа байхгүй. Үгүй. Яагаад Монгол банкны ерөнхийлөгчийг их хурл томилдог вэ гэхээр их хурлыг засгийн газрын харьяан засгийн газрын шууд удирдлаганд өгүүлэхгүй энэний бие даасан байдлыг хангах гэж томилдог болохоос биш энд очиж юм ярьж болохгүй шүү дээ. Сонсох хүн нь бол яг хэлээ гэдэг ингээд сууж байдаг. Солиот байхгүй. Гэх мэтлэн сая одоо хөдөө дахиад очиж энийг ингэ солиё гэл юм. Тэрний эрх биш. Засгийн газрын ажил. Их хурлын гишүүн бол зовлон жаргалыг очиж сонсч болно заа. Ерөнхий сайд бэлдээд байгаа юм уу? Их хурлын дарга маань ерөнхий сайд болохтой бэлдээд байгаа юм уу? Миний хэлэх гэж байгаа санаа их хурлын дарга өөрийнхөө хуулиар амьдрах. Ерөнхий сайд өөрийнхөө хуулиар амьдрах. Ерөнхийлөгч өөрийнхөө хуулиар амьдраа. Бүгдээрийн сайхан энэ би одоо чамтай уулзахдаа ингээд үндсэн хуулийн тайлбарт хууль ингээд тавьчихсууд амхандаа чамтай уулзахдаа энийг л нэг харчих гал оролдоод байгаа байхгүй. Сая одоо өвчтөөр зовлонтой 3 сар болгохт чи ингээл хараад яг ингээд бүгднгийн сайхан байранд тавиад өгсөн байхад л манайхаа ингээл юм болгон л ороод. Ингээ оролцоод явбал юу болох юм? Тэтгэлэг оролцоод явах юм бол Монгол Улсын их хурлын дарга огцрон. Улаан цайм хараат бус институцийн үйл ажиллагааг хууль зөрчиж байгаа. Улаан цайм хууль зөрчиж байгаа. Энд зам бид нар гаргаад яг хуулийн үндсэлтэй л гаргаж тавьж тэр. Энд хаана газар учраас энэ зам тавина маргааш дараа жил тавина гэж бол дахиад хууль зөрчиж байгаа. Их хурлын төсвийг их хурлын засгийн газрын төсвийг улсын төсвийг засгийн газар их хурлтай зөвшгүйгээр өргөн барих хууль. Тэнд амлалт өгөө яваад байгаа юм зам барина гэж. Амлалт өгөө яваад шүү дээ. Тэгээ би нэг имлэг бариулсан гэж давхиж очивол болдгүй юм. Их хурлын дарга бол ингээл их хурлаар юу хэлцэх вэ гэдгийг хараад яг их хурлын даргын бүрэн эрх гэдэг нэг юм байх. Тэр хүрээндээ л амьдрна. Тэгэхээр би хэлээд тахгүй. Ирэх барьж байгаа намын дарга тийм хачаан ажил хийгээд сууж ийн гэж байх уу? Энд чи одоо юу гэсэн юм бэ? Энэ бол логик байна уу? Яагаад ерөнхий сайдаа Монгол ардын намын даргаараа томилохгүй байна? Тэ? Ингээл буруу алхачих жоох. Одоо ингээл буруутна. Амар буруу юм. Тэгээд бүгд зөрүүлж эхэлнэ. Тэр болохгүй. Сайхан ярилцаад төгөө найзуудаа юу болоод байна? Хотын даргын ажил жишээлбэл Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга оролцож болохгүй шүү дээ. Хуулиараа болохгүй. Оролцоод байгаа юм. Гэхдээ наад зах нь би анхааруулж хэлж байна. Тий, болохгүй. Болох гээд байгаа юу? Мэдхгүй. Авч ягаад? Ер нь бол болохгүй байхгүй болроо. Ерөнхийд хотын даргаыг бол иргэдийн хурлын төлөөлөгчтөн сонгоно. Иргэдийн хурлыг нь Монголын Улаанбаатар хотын иргэд сонгоно. Ерөнхий сайд байгаа бүрэн эрх зүгээр батламжлал ирэх байхгүй. Чиглэл өгөх эрх байхгүй. Манайхан л ингээл нэг намын хүн учраас дуудаж авчраал ингээл чи ингэдэг гээл ингээд байгаа байхгүй. Болохгүй шүү дээ. Тийм байна. Тэгээ хэдүүлээ ингээд нөгөө хүнслийнхаа хэрээр хөлөөж ийж амьдрнаа гэж юм айхтар үхтэй тэрний уйлж ийн гэхээр хинд ямар эрх мэдэл арт түмэн өгсөн. Ганц санал чинь тийм их эрх мэдлийг хувааж өгч байна. Тэр эрх мэдлийнхаа хэмжээнд бүгдээрээ амьдраа сурчвал Монгол минь энэ мөнгө тэнгэр одоо харж идэг Монгол улс шүү дээ. Тийм бичигдчихэд. Тэр хүчин дор оршдог улс шүү дээ. Тэр философч нь өөрөө удахгүй тэгээд аюу их биелээ болоо явна. Тэгээд ингэхэд болоо би тэгэхэд ингээ санаатай хууль зөрчөөд исэн юм да гэж л болох. Таныг
одоо тэжээдэг бизнес хунчир юм уу энэ аам буй юм уу? Одоо би нэг дэлгэрүүлж ярих юм уу? Таны ярианаас ч ерөнөөсөө сая шинэ намын даргын бүртгэсэнд их л баяртай байх шүү гэдэг. Одоо Би өөртөө чинь чадвал үннийг ярихыг л оролдож байгаа. тэр айдас одоо ч байсан гэхээр тухайн үед таныг яаж бүртгэсэн? Та хинтээ тохироо хийв? Монгол улсын ерөнхийлөгчдөө дээд шүүхэд материалаа өгчөөд уулзсан. 24 оны улсын хурлын сонгуульд баггүй амжилт үзүүлсэн маш бага хугацаанд намын даргын суудлаа өгөхөд бас харамсал төрдөг. Яагаад намын дарга болсон гэдэг асуулт байгаа байхгүй. Харин намын шин дарга хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байна. Чи одоо бүх хүний айрыг татна гэж намайг эргэж ирдгүү яадаг дарга бай гэх. Та нар харин тэгээ эрдэмтэн хүмүүст листэнд оруулсан юм. Би чадаагүй зүйлээ намын даргаасаа гуйшдаг. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа давхардуулж ингэж тушаал гаргаж олгосон. Үгүй. Гэтэ одоо энийг тойроод яриг бол хоёр зүйлийг салгаж ярих хэрэгтэй. Та өөрөө тухайн үед би аваагүй сайд байсан юм чи. Би аваагүй учраас би төлөхгүй байхгүй. Ер нь сая Монгол Ардын намын энэ өвлжөнгөө эрх мэдлийн төлөөх зодолтооны үеэр ардчилсан нам яг юу хийв? Ардчилсан нам юу хийвэ гэдгийг ардчилсан намын дарга илүү тодорхой хэлэх байхаа. Ер нь бол бид нар ч нөгөө намын дарга бүртгүүлэх гэдэг нэг юм болгоомжл байсан. Тэрийгээ давсан шүү дээ. Ардчилсан намын даргаыг бүртгэж өгдөг шүүхтэй тий. Тэгэхээр бол яаж игээд ингэ төвчээртэй байж байгаа намын дарга бүртгүүлсэн баг. Энийг монголчууд бүгдээрээ л харж байгаа. Дараа нь бол бидний дүрмийг одоо ч байсан гэхээр сая байсан шүү дээ. Та нар ч гэсэн гадуур тэгэл ярьж байгаа. Тий, одоо ч байсан гэхээр ер нь тухайн үед таныг яаж бүртгэсэн? Тухайн үед бол үндэсний хэмжээний зөвшөлтсөл хийж та хинтээ тохироо хийв? Яг одоо хууль шүүхийн нөлөөлөхөө болио гэдэг Монгол Ардын намын дарга нарт би тухайн үед шулуухан хэлсэн. Монгол улсын ерөнхийлөгч бол бид нар бол Монгол улсын ерөнхийлөгчтэй дээд шүүхэд материалаа өгчөөд уулзсан. Монгол улсын ерөнхийлөгч бол би шүүхийн үйл хэрэгт оролцохгүй байна. Тийм учраас бол ямар нэгэн бодлонгүйгээр та бүхний хурал амжилттай болсон бол бүртгэл бол явагдах ёстой гэдэг ийм л байр суурь илэрхийлсэн. Нэгүр хэлбэл дээд шүүхэд нөлөөлж исэн нөлөөлөл бол нөлөөлөл улс төрийн нөлөөлөлд бол бүрэн арилсан байхгүй. Би бол арилгасан. Сая бол тэр нөлөөллийг сэргээхгүй тулд асар болгоомжтойд намын дарга алхаж байгаа. Алхсан байх. Миний хувьд бол айхтар тэр ардын шинэ байгуулагдсан ардын намын засагтаа байлдъя гэсэн тийм хүсэл бол байхгүй. Тухайн үед бол. Яагаад гэвэл намын даргынхаа дэргэдүүр ороод тэгээ тэр хүн бүртгүүлэх гээд тэгээ намын дүрмээ бүртгүүлэх гээд намаа шинээр одоо сонгуул явуулж эмхлэн байгуулах гээд ингээд мөсөр их ажилдаа ядж байхад хажуугаар нь бөөн хэрүүл хуучин дарган гарч ирэл хэрүүл тариад ах юм бол тэр хүн чинь үйлсэнд бүтэхгүй шүү дээ. Тийм учраас бол намын даргын хувьд байсан хүний хувьд дөнгөж ажиллаа өгсөн лидерийн хувьд бол хойшоо суудаг. Энэ бол уламжлал. Зүгээр намын хувьд би зүгээр сая ингээ бэртэлтэй гэртээ тэр чинь чуулган муулган хараад байж байгаа шүү дээ. Улс төрийн намын хувьд бол яг одоо сөрөг хүчний байр суурин дээрээс үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээгээр нэг зүгээр юу харьяа гэдэг ийм оролдлого бол намын гишүүдээс айгүй харагдаж байна. Нэг зүгээр юу харьяа гэдэг тийм. Тэгэхгүй бол ингээд салангад яваад зарим нь одоо засгийн газрыг дэмжиж байгаа ч юм шиг, зарим нь сөрөөд байгаа ч юм шиг тий. Дотроо ийм хуваагдaltaй маягтай, тодорхой бодлогууд төр хуваагдсан маягтай харагдах их буруу. Ер нь оюун эрдэнэ засгийн газрыг огцороход, оюун эрдэнэ огцороход арчилсан нам бүлгээрээ оролцоогүйтэй адилхан бүлэг бол нэгдсэн шийдвэртэй байж ээж ард түмэн бол бидний хүлээн зөвшөөрөх юм байна гэж. Энэ дээр бол намын гишүүдийн хандлага их тийм зүв байна гэж би хувьдаа бол би уулзалтаагүй байна л да. Би хувьдаа бол одоо зураг телевизээр гарч байгаа мэдээллийг хараад тийм дүгнэлттэй байгаа. Намын шин даргатайгаа уулзалдаг байгаа мó тий? Шин даргатай уулзалгүй яг хөө намын нөгөө 42 гишүүнтэйгээ уулзаж амжаагүй байна. Таны хувьд одоо нэлээд хагаралтай байсан дээд шүүх бүртгэхгүй байсан намыг нэгтгэхэд 24 оны улсын хурлын сонгуульд баггүй амжилт үзүүлсэн. Тэг ингээд маш бага хугацаанд намын даргын суудлаа өгөхөд бас харамсал төрдөг. Намын даргын суудлаа өгөхөд ямар ч харамсах юм байхгүй. Яг тэгвэл би яагаад намын дарга болсон гэдэг асуулт байгаа байхгүй. Тэ. Яагаад намын даргад нэр дэвшсэн. Тухайн үед одоо баяр цогтоор би өөр хэн дэвшлээ. Наранд туяа. Тэ. Би тэгээд дэвшсэн, хоорондоо өрсөлдсөн. Гэхдээ бид нар бол нэр дэвшихээс өмнө нэг зүйлийг ингээд тойрч суугаад ярьсан. Тэр нь бол намаа нэгдмэл болгох нь бидний хувьд хамгийн чухал байна гэж. Тэгэхээр намын даргын би нэгдмэл болгоод 42 суудалтай нам болгож чадсанаар миний
яг тухайн үеийн одоо намын дарга болохын төлөө явж явах үеийн намтай холбоотой миний амбиц бол хандчихж байгаа. Өөрөөр хэлбэл би энэ намыг нэгтгсэн, нэг нам болгосон. Тэгээд 42 судалтай 42 дуу хоолой гэдэг чинь сүртэй шүү дээ. Одоо бол одоо самбуу гээл, шижир гээл, сингмүн гээл ингээл баярмаа гээл дуурахгүй ч хүн алах тий. Нэгвэр хэлбэл яг агаан төмөр намын дарга болсон бэ гэдэг. Тэр амбиц бол хандсан. За дараа нь хамтарсан засгийн тухайд бол бас яагаад вэ гэж. Зургийнхаа үзэл санааг хэрэгжүүлэх юм байна. Монгол Улсын эдийн засгийг жоохон дээшлүүлээд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид нар бол $10,000 хүргэнэ гэдэг. Миний хатуу одоо ийм юу одоо ирмэлцэл гэх юм. Хүнд чинь бас нэг мөрөөдөл байх хэрэгтэй. За тийм болгоцсны дараа би чам би тийм болгосон гэдэг тэгэхээр ярьжсэн мөрөөдөл чи онцлог заалтай зү. Би одоо ингээл сонгуульд орж исэн хүн чинь тэгээд за тэр мөрөөдөл маань бол бас ингээд тоо хараад байхаар би одоо ингээл энэ төсвийн хүрээ чамтай ярихынхаа өмнө эсвэл тооцоотой холбоотой хэдэн ингээл тоонуудаа харж ин л та. Тэгээд миний итгэл бол ерөнхий энэ хувийн хвшлийн суурь бол их сайжирсан. Тэгээд эднэртэй нэг жоохон ингээд тэр хууль эрх зүйн талаасаа ингээд баг хэмжээний ядаж дэмжлэг үзүүлээд садаа болохгүй төвшөнд нь төрийг аваачиж ингэж нэг дуу хоолойг бариад тий ингэж чадвал бол бид нар эндээ хүрнэ гэсэн. Ингээ явж байгаад энэ 25 оныхоо зорилгыг бол би ямар зорилго тавьж исэн бэ гэвэл өнгөрсөн жилийн тухайд яриад байна л да. Бизнесийн орчин гэлтэй болох. 26 он бол хүний хөгжлийн жил, боловсролын жил болгох. Би чи 26 оны боловсролын жил болгох хөгжлийн төлөвлөгөөг их хурлаар батлуулчаад л тэгээд тэрийг ажил хэрэг болгоно гэж ингээл явж исэн улсууд бид нар ажиллаа өгсөн шүү дээ 26 оны төлөвлөгөөг би батлуулсан юм. Ингэж л улс төрийн одоо яриа хөөрөө гэдэг юм уу улс төрийн одоо сөрөг хүчний үйлдэл бол зорилгоо хараад зорилго руугаа ямар юу гэж хэлэх вэ гэдэг асуудал баггүй. Одоо тийм мад хийхэд бол хүүгээ аяж өгдөг гэдэг шиг тийм процесс бол зөндөө өрнө штэ. Хүрж байгаа үр дүн бол энэ юм байна л гэж. Тэгэхээр өөрөө нөгөө харамсдаггүй гэдэг асуултанд би хариулахад бол яг намын дарга өгсөндөө огт харамсахгүй. Тий. Тэгээд сайн хүний гарт очсон гэдэг ийм итгэл байгаа. Харин намын шин дарга хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байна. Яг үр дүн гаргах хугацаа болоогүй л байна л да. Гэхдээ одоо шинжлэлийн төлөвлөгөөнүүдэд та нарт танилцуулсан байлгүй дээ. Тий, ер нь бол манай цогоо дарга бол бүх хүний хайрыг татсан дарга байна л гэдэг. Тий, би ямар сайндаа сая тоглоод бүх хүний хайрыг татах боломжгүй. Чи одоо бүх хүний хайрыг татна гэж намайг эргэж ирдэггүй яадаг дарга бай гэх. Тэр яг. Гэхдээ хүний хайрыг татах ганцхан арга байгаа шүү дээ. Шудраг байхыг л хэлж байгаа. Тэгээд дотроо шудраг бай. Дээр нь одоо эрдэм мэдлэгийг шүтэх хэрэгтэй. Ер нь улс төр дутагдаад байгаа юм бол эрдэмтэй өмнө дээш гаргах чадхаа болцсон шүү дээ. Эрдэмтэй хүний хажуугаар мөнгөтэй хүмүүсэнд дайрдаг энэ монголчууд бүгд мэдж байгаа. Та нар харин тэгээд эрдэмтэй хүмүүст листэнд оруулсан юм. Гэхдээ харин тэгээд би чадаагүй зүйлээ намын даргаасаа гуун штэ. Дараагийн даргаасаа би өөрөө хийсэн юм мэдээж энийг эв нэгдлээс ахиулж чадлаа. Чи энийг ингээд цаашаага сайхан хадгалахыг хичээгээрэй. Эв нэгдлээс ахиулахын тулд энэ удаадаа эрдэмтэд оруулж чадсангүй гэж юу? Тийм штэ. Амжихгүй штэ заримдаа. Тэ? Би салбарын төлөөлөлүүд гэж байгаа л хөрхий яг багш нарын төлөөллийг оруулсан. Тэгээ бусад салбаруудаас авсан л да. Тэгтэл улс төр дотроос энэ чи явдаг. Явахгүй бол манайх чинь задарчих гээд байгаа юм чи. Тэгээ тарчих гээд байгаа. Тэгээ сонгуулийн хууль нь айгүй тийм. Эмзэг. Тэгээ бид нар чинь 100 жилийн түүхтэй намын хажууд чинь бидний хувьд бол айгүй хэцүү байна шүү дээ. Тийм учраас бол биднэрт бол тийм хүндрэлүүд бол байгаа. Зүгээр намын дарга бол энэ хүндрэлүүдийг үлхэнд аваа гарчих одоо туршлагатай. Шинэ хүн бол биш шүү дээ. Тий. Ямар ч байсан бид нар ингээд нам бутраад янз бүр болж байхад гол дүрдэн л байсан хүн. Намыг нэгтгэхийн төлөө л байсан хүн. Дээр нь бол нэг сайн чанар байгаа нь өөрийнхөө байж чаддаг. Тэр бол энэ намд их хэрэг болно гэж бодож байна. За 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул болно. Та дэвших эрхээ одоо баттай болгож намын даргын судлаа өгсөн үү? Баттай тохиролцож байна. Намын даргын суудлыг ямар нэгэн сонгуулиар наймаалцсан гэж бол байхгүй. Тий. Тэр шиг худлаа юм байхгүй. Ямар ч байсан цогтгөрлөлийг би дэмжсэн. Тэр бол дэмжихдээ би энэ хүн энэ намыг сайн аваад явах юм байна л гэж итгэж л дэмжиж байгаа юм. Одоо манай Бүрөвдурж бол миний найз штэ. Бүрөвдурж гişүн. Тэгээ тэр хоёр өрсөлдсөн штэ.
Тэгээ би одоо Бөрөвдөр жигшүү надад бөөн гомдол байгаа. Найзгаа дэмжээгүй цогт гэрлийг дэмжсэн гэдэг. Тэгээд дэмжсэн үндсэн шалтгаан бол цогт гэрэл нь яг саяны өнгөрсөн 2020-с 24 оны хугацаанд яг арчилсан намыг нэгдэж нийлүүлэх тэр ажил дээр бол илүү хүч хөдөлмөрөө зарсан хүн байхгүй. Тийм учраас энэ намын жаргал зовлон арай илүү ойлгоно гэсэн ийм итгэлээр би бол цогт гэрлийгээ дэмжиж улс төр ийм хэцүү найзгаа гомдоод тий. Гэтэл зүгээр ингээд найз нөхдөө хүртэл гомдоогод хийсэн үйлдэлийг улс төрийн 8-аа ойч утгадаг нь бол дахиад улс төрийн одоо хардл сэрдэлтэл байхгүй. Түүнээс бол надад бол одоо цогт гэрлээс гуйх ч юм уу, гуйх албан тушаалч алга. Гуйх одоо хүсэх одоо хувийн ямар нэгэн хүсэлт бол юу ч байхгүй. Би зүгээр намын дарга, хуучин даргын хувьд л чи жоохон эрдэм боловсралтай хүмүүсийг багсах ч гэсэн олохыг хичээн шүү. Гэхдээ танд 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбиц байгаа үстэй. За ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн суурь шалгуур бол 50 нас хүрсэн байх хэвээр. Та 50 хүрсэн. Энэ 26 онд бол нам доторх сунгаан нэлээд өрсөлдөн. Уг нь бол 2026 он, 25 он, 26 он хоёр бол сонгуульгүй жил байх хэрэгтэй байхгүй. Тэгээ инерцээрээ. 24 он сонгуул болж дуусаад 25 26 он бол яг ингээд сонгуул ярихгүйгээр ажил ярддаг жил штэ. Наана тийм. Цаанаа бол өрсөлдөө юм. Ер нь бол тийм. Тэгэхээр би бол одоо мэдээж энэ чинь намын шийдвэр гарна штэ. Тэ. Тэр намын шийдвэрт саяны ярддаг шиг чинь нөлөөлөх ямар ч амбиц алга. Одоо намын даргаыг чи намайг дэмж гээл тэ. Эсвэл хэн нэг чи одоо намайг дэмж гээл тэ. Тийм нөлөөллийн надад ямар сонирхол байхгүй. Нөлөөл байхгүй. Хувийн амбиц байгаа юу л гэж. Зүгээр хувь хүний хувьд бол дуу хоолойгоо өргөд явна. Тий. Тэгэхээр эн чинь сонгуулийн хуулитай, дүрмтэй, журамтай тэр дүрм журмынхаа дагуу бүх юм шийдэгдэн шүү дээ. За танай намаас бол ерөнхийдөө алтан уян гишүүн, бүрэг дорж гишүүн гэд өрсөлдөх байх, өрсөлдөөн явагдах байх. Баяр цогт танай намын баяр цогт гишүүн нэлээд комбек хийж байгаа шиг байна. За уйдлагын сонсголоор далимдуулж Монгол Ардын намын зарим удирдлагууд баяр цогт гишүүнийг танай намаас одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд дэмжиж байгаа сурагтай. Гэхдээ Монгол Ардын намынхан юу бодож байгаа нь чухал биш л те. Бид бол ямар хүнээ дэвшүүлэх вэ гэдгээ л өөрснөө сайн бодох хэрэгтэй л доо. Арчилсан нам бол одоо та нар ямар хүн дэмж. Тэр тухайгаа тойроод ярьж эхлэх байлгүй дээ. Тэгээ тэр хугацаа нь бол болоогүй шүү дээ. Тэрний ядаж одоо мэдэхгүй байна. Намын дарга удахгүй би одоо зул задлана гээл сая нэг хэвлэн урал дээр ярьж илдэн шүү дээ. Тэгээ зулаа хизээ задлах юм, хизээ урал данаа эхлэх юм. Тэр чинь бас нэг энэ намын менежер хүний л одоо дотор бодол байхаас биш маниус нь ороод чи тгээж ингээч гэдэг ах бол намын нэр дэвшигч ялагдах бол намын даргатай одоо шууд одоо амны асуудал болж хувирна тийм ээ. Яг тэгвэл бодлого хэрэгжүүлэхэд Монгол улсын ерөнхийлөгч ямар хуулиар олгогдсон эрх мэдэлтэй хүн юм. Ямар хуулиар хязгаарлагдсан хүн юм. Тэр хүн бол ингээд энд одоо арчилсан намын кандидат ялснараа ямар үр дүнтэй юм. Яагаад ган төмөр жишээлбэл дэвших ёстой юм. Би бол энэ яагаад гэдэг асуултуудын хариултыг заавал гаргаж ижил хөдөлдөг хүн. Тэгэхээр бол жишээлбэл ерөнхийлөгч болж байгаа хүн маань юу хийж чадах ёстой. Харин та юу хийх вэ? Наадлын өгөгдлүүд юу байх юм те. Жишээлбэл энэ хүн бол их ууж үлээстэй хүн байх ёстой байх. Монгол улсын эв нэгдлийг сахиулагч байх учиртай те. Дээр нь одоо энэ хүн чинь армийн командлагч учраас Монгол улсын айран бол одоо тэр хүнийг байх үед босоод ирэх учиртай ч гэдэм үү те. Эсвэл бол одоо шүүгч нарын чадамж чансаа бол тэр үеэр сайжирсан гинлээ. Тэр ерөнхийлөгчийн хуулиар ерөнхийлөгчд олгогдсон эрх мэдлийн хүрээнд л ажилтгал хүн байх хэрэгтэй л дээ. Монгол улс миний зарчим бол Монгол улс хоёр толгойтой байж ерөөсөө болохгүй. Монгол улс бол ерөнхий сайд гэдэг ялсан нам гэдэг ганцхан толгойтой. Парламентын засаглалтай. Ард түмэн бол парламентыг сонгодог, парламент ерөнхий сайдыг томилдог. Томилохдоо ялсан намын даргыг томилдог, хариуцлага үүрүүлдэг байхгүй. Чи хариуцлагаа хүлээгээд энэ улсын өмнөөс хариуцлага хүлээгээд ажил. За ерөнхийлөгчийг томилдог, ерөнхийлөгч бол ерөнхийдөө хяналтын функц. Нэгөр хэлбэл
дээд танхим, хориг тавьдаг. Ард түмнийг одоо ясан нам нь олонхын дарангуул бий болчих юм бол ерөнхийлөгч тэнд орж ирдэг. Би бол хөрөлсөх ерөнхийлөгчтэй хийдгээд уулзахад хөрөлсөх ерөнхийлөгч юу ярьдаг вэ гэхээр цөөнхийг хамгаална шүү би. Яг тэгвэл олонхын дарангуул наан чинь тогтохгүй шүү. Одоо бараг тогтчиход байгаа юм шүү. Олонхын дарангуулал одоо бараг тогтчиход байгаа юм шүү. Олонхын дарангууллыг одоо яг тогтсон гэдэг нотлог гэх юм бол бас нотлоход хэцүү шүү дээ. Тэ. Жишээлбэл сая ингээд цогтгөрлөг бүртгэхгүй ч юм уу те намын дүрэн бүртгэхгүй удах юм бол эн чинь харин яг дарангуул байна гэж. Бодиттой одоо фактор бас нотлогдохгүй шүү дээ. Тэгэхээр бол төрийн тэргүүн хүн бол тэрэнд л санаад тавьдсан шиг байгаа юм. Зүгээр одоо би цагаан сараар 2-3 удаа Монгол төрийн тэргүүн дээр намын даргын хувьд намынхаа удирдлагыг аваад одоо хаврын ихэнх сарын шинийн 3 хавцаа бид нэг уулзалтыг. Бусад үед бол их цөөхөн таарсан л та. Тэр үед одоо яг ингээд цагаан сар болж байна хэлдэг ярьдаг үг бол за би бол мэдээж нэгдлийг илэрхийлэгч байна. Хоёрдугаарт бол олонхын дарангууллаас одоо цөөнхөө хамгаалах энэ үүргээ бол би одоо нэр төртөөр биелүүлнэ. За тэгээ намын дараагаар батлагдаж барьсан сонгуул болсны дараа бол за одоо манай залуу минь тэгээд би бол өөргөө биелүүлсэн хүн шүү. Тэ. Чи энийг одоо хаанч хэлнэ үсттэй. Би хаанч хэлнэ. Ямар ч байсан арчилсан намыг их хурлын сонгуульд ороход илтвлээгүй. Тэрний өмнөх сонгуул чи аюултай юм болсон шүү дээ. Нэр дэвшээ явж байгаа хүмүүс юм байна. Таны ярианаас ч юунаас сая шинэ намын даргын бүртгэсэнд их л баяртай байх шиг үү. Одоо тэрийг бүртгэсэн байхад бусны яах вэ гэж байгаа шиг. Гүү бусад юмыг деталь ярьж болно шүү дээ. Тэгээд тодорхой яг л кейс дээрээ л бид нар ярилцах хэрэгтэй байхгүй да. Тийм учраас бол би зүгээр хов живэнд бол огт уг нь бол одоо ингээд манай намын шинэ даргыг шинэ дүрм журмыг бүртгэжлээ штэ гэд ингээд баярлах биш. Байх ёстой шүү дээ тийм ээ. Ер нь Монголын нөхцөл байдал хэдхэн жилийн өмнө ямар байсныг мэдж байгаа үстэй. Их хурлын гишүүнээр нэр дэвшээ явж байгаа хүнийг авчраа хордог ийм л болсон байсан шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал бол шалны дор орчоод буцаж гарч иж байгаа учраас бид нар бол манайх их арчилсан улсаа гэж ингээл цээжэд илдэх боломж бидэнд байхгүй шүү дээ. Бид бол байгаа нөхцөл байдлыг би өөртөө чинь чадвал үннийг ярихыг л оролдож байгаа. Түүнээс одоо ингээл ийм байх хэвээр байж болж гин гэд ингээд цэцэрэхэд үйл цэцэргэл. Гэтэл энд байгаа оролцогчд нь тодорхой шүү дээ. Гэдгийн үнэл оролцож байна. Энэ улсууд хаанаа төвчээд байна, хаанаа зүтгээд байгаа бид нар бүгдээрээ л харж шүү дээ. Монголд нууц юм гэж юуээс байхгүй. Одоо жишээ баяр цогтын ард байгаа ардын намынхан байна гэдэг ховонд бол би шууд бол хизэж итгэхгүй. Зүгээр баяр цогт магадгүй миний мэдэх баяр цогт бол маш олон жил Монгол ардын намтай хилцээр хийх чадaltaй байсан. Урд урдаасаа харж суугаад юм ярьж чаддаг. Тэр чадамж бол хаширд бол өнөөдөр чадгалж байгаа. Би ер нь Монголын улс төрчид бол одоо хувилд уулзаад ярилцахыг хувилдаа гэдэг. Тийм бол одоо ч би намын дараатай хэлэх гээд чи тэг учралтай уулзаад юм яар. Тэгтээ микрофон тавьж байгаа л ярил л та. Протоколд. Тэгээ хардалт гарвал дараа нь тэрийгээ та нар ил болгоно үз. Тэгэхгүй хувилдлаа гэж үзээд байгаа юм. Тэгтээ тий хувилдлаа л гэдэг штэ. Тэ. Тэгтээ тэрний хакерманд орчлоо гэдэг. Тий. Тэгтээ Монголын эрх ашигын тухай ярьдаг байх хэрэг. Тэ. Тэгэхээр энэ Монгол хожиход хоёлаа хаанаа төвчих юм бэ? Хаанаа зүтгэх юм бэ? Үндсэн хуулийн энэ үзэл санаа чи хаана алдуураад байна гэдэг юмаа ингээд философийн төвшөнд л ярмаар байна. Тийм чадамж бол хэрэгтэй. Ийм чадамжтай одоо их цөөхөн улс төрчид байдаг л да. Жишээлбэл одоо Илвэгдорж инквайр 2 цагийн сайнд ингээл ярьж чаддаг байсан. Баяр цогт маань бол бас л ярьж чаддаг байсан. Алтан уяг ч гэсэн ялгаагүй баяртай энэ тухай ярьж чаддаг байсан. Би бол оюун эрдэнэтэй энэ тухай ярьж чаддаг байсан. Өнөөдөр бол манай цогт гэрэл дарагч гэсэн учрал дарахтай энэ тухай ярьж чаддаг л байх хэрэгтэй. Ингэжээж үнэхээр Монголын зовлон яг хаанаа байхад оршоод байгаа юм бэ гэдэг олж харах байхгүй. Түүнээс нэгнийгээ үгүйсгээлэх юм бол ерөөсөө зовлонч болж харагдахгүй, жаргаланч болж харагдахгүй, үг шалтгаан харагдахгүй. За та цагаа бариарай. Таныг ардчилсан намын дарга байсан хүний хувьд асуухад тараа намынхан ч гэх юм уу одоо ингээл ер нь томоохон асуудлууд ярихаар л
Баттулга танаа намын Баттулга гэж хүнийг л бүх асуудал дээр холбодог, хор найруулдаг. Энэ Женкогоос боллоо л гэж яригддаг л да. Яг яагаад идэх вэ? Хор найруулад идэх юм уу? Баттулга ерөнхийлөгч болвол тийм үйлдвэрцэн орон болох тухайд бол их хатуу ихтгэл өмшөлтэй хүн. Нэгөр хэлбэл хашир бол илүү тийм прагматик. Тэр прагматик байдал бол үжил санааны яриа руу оруулахгүйгээр наан ингээд нэг бодиттой зүгээр ингээд уг нь бол бурхны шашинд энэ харагдж байгаа юм чи хоосон шүү гэж хэлчихэд тахт мань хүн энэ л бодиттой гэж ингээд зүтгэдэг байхгүй. Гэтэл энэ бодиттой юм чинь одоо бөөмөөс бүтэж байгаа маа, атом молекулаас гарч ирж байгаа маа ч гэдэг юм уу. Ингээ яриад эхлэхээр яриа нь орж өгдөг. Тэ? Тийм учраас хүмүүс бол ингээд толгой ерөнхийлөгчөөс одоо энэ хүн л одоо ингээд буруу юм хийгээд байна гэл ингээд цухтаад идэм байлээ. Намдаа яг ямар хор найруулад идэв? Би бол тийм ашраас бол ерөөсөн имээдгүй шүү дээ. Ямар ч одоо надад имэйл тах. Би тэр 2004 онд яг нэг ширээн дээр их хурлын гишүүн болол хоёулаа сонгогч ирсэн хоёр шүү дээ. Тэгэл ингээд одоо 22 жилийн нөхөрлөл байна. Тийм хортой үнэ үү? Мэдгүй яг намайг бол хорлож байгаагүй. Тий. Одоо тэр нөгөө мөний шашинтай холбогдсон нэвтрүүлэг Баттулга хийсэн л гэдээ. Гэхдээ нотлохоо байдгүй. Би ашраас асууж юу солиороод байгаа юм байж. Таны мөний шашинтай гэдэг. Ваа намайг ч мөн болгоныг цогсон. Тэгэл одоо тэрийг бол хүмүүс ярихдаа Баттулга хийсэн штэ наадах чинь л би тулгаас 50 оролцсон биш үстэй гэдэг тухай үед тэгэхээр юу солиороод байгаа юм байж. Балаа юм. Би ер нь чамайг оролдож яадаг. Тий. Зүгээр нэг юм байгаа нь элбэг дорж тэр хоёр бол улаан цай муудсан тий. Тэгэхээр нэг хэсэг нь элбэг доржийн фанат болж тулгаа дайсан болгоод нэг хэсэг нь тулгын фанат болж элбэгээ дайсан болгосон ийм явдал манай намд байна. Тэгээ тэр улсууд тэгж хүний фэн болоод нөгөөх рүү дайрч байгаа хүмүүс бол одоо либерал үзлийн толгойд элбэгээ байгаа гэж бодсон. Консерватив гэх юм уу эсвэл одоо ямар гэх юм прагматизмын толгойд бол одоо хэм байгаа. Батлуу байгаа гэж бодсон. Ингээд хоёр талцсан тийм нэг одоо өөрийн бодлого хүмүүс байна. Байхын хувьд бол байна. Тэр улсууд бол намын дарга бол намд бол бас аюул их зовлон болдог. Энэ хоёр хэрэлдэл үзтэл би бол тэгж л бод. Миний 200 мянган гишүүний нэг хоёр нь шүү дээ. Тэгэл энэ хоёр хэрэлдэх хин дамаад. Ирчүүдийн хооронд ямар ч юм болсон юм бид нар бас мэдэхгүй шүү дээ. Баян намаа булаалдаж хэрэлдсэн юм. Үгүй мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг эрх мэдлээ булаалдсан л байлгүй дээ. Би тэрийг хараагүй мэдээг одоо ингэ юм зохиож бол ярмааргүй. Тэгэхээр би нэг айхтар ач холбогдол өгдөггүй. Зүгээр яг энэ баялаг бүтээгчдийн талд байдаг үзэл санаа гэдэг юмн дээрээ байж чадж гин үгүй юу гэдгийг нэг талаа бидэнд бас сонгол бэлдэх хугацаа байгаа юм чинь. Бодлого дээр л нэгдэх хэрэгтэй. За дараагийн асуулт маань танаа ер нь бас ганц хоёр хувийн асуулт бэлдсэн байгаа. Танаа хүргэн охин хоёрыг их тансаг амьдралаа, бусдад баян байхыг заадгаа гэдэг л да. Өөрөөсөө ер нь яг ямар бизнесийн орлогоор тансаг амьдрдгийг? Гэхдээ би лав ганцаагийн тухай ярьж байна те. Одоо ганцаа чинь 2 хүүхэдтэй болж байгаа. Удахгүй 2 дахь манд хүрэх юм бэлээ. Ганцаад би лав нэг төгрөгч өгж үзээгүй. Тийм учраас бол тэр нөхөртөөгөө нийлээ бизнес хийдэг, нөхөр нь бизнес хийдэг тийм байгаа. Тэрийг яриад л амьдцгааж байгаа. Тий. Юу нь бол тэр юм. Ямар бизнес вэ? Гэхдээ би бол яг үүндээ тэр сарвал төгсийн хөрөнгийг би ер нь тоолж огноо өгөөгүй. Тий. Ер нь сарвал төгсдөө одоо би суугаар шийдцэн гэдэг бүл би сонссон. Тийм учраас бол яг тэр залуугийн одоо кармаг бол би удалж үзээгүй хүн байна л да. Тэгвэл өөрөө тэрийг зөндөө ярьдаг байлгүй дээ. Хамгийн их сошиалор бүрдэг хүн чинь манай ганцайг нөхөр юм шүү. Яг хүмүүстэй уулзаар одоо төгөө ярьлаа л гэх. Тий, баахан юм ярьлаа л гээл. Тэгээ зарим манай улс төрийнхэн наад хүргэнэ нэг дуу болгож болдгоо юм. Миний одоо угаасаа сүр хүмүүжил
Миний эцгийн л одоо надад үлдээсэн үг гэх юм уу. Хүний амьдралд оролцдог. Би ерөөсөө тэр үр хөвгтөд тэг гэдэг үү, ингэх гэдэг үү. Миний буруу юм байдаг л байх. Тэр хоёрыг ямар бизнес хийж байгааг мэдтгүү гэсэн үг. Гэхдээ одоо бол school гэдэг одоо платформ дээр сургалт явуулдаг юм байна гэж би ойлгосон. Дээр нь одоо коймойны худалдаа хийх юм байна гэж ойлгосон. Дээр нь одоо урлаг уран сайхантай холбоотой. Одоо та нар ямар бизнес хийдэг нэг тийм залуучууд чинь нэг сошиал бизнес гэдэг юмтай болчиход байгаа юм шүү, тий. Тэрэн дээр ямар ч байсан над ирж байгаа мэдээлэлээр бол бидэнд мөнгө байгаа л гэдэг. Тэгээ бид бол амьдарч чадж байгаа л гэдэг. Интересting. Таныг одоо тэжээдэг бизнес хунчир юм уу энэ Amway юм уу? Энэ Amway бол ингэсэн. Манай эхнэр чинь Монгол банкнд насаараа ажиллаж байгаа. Энэ банкны хүн л дээ. Би өөрөө 2004 онд их хурлын гишүүн болоод тэгээ манай хүн Монгол банкнд ажиллаад битээр бол ер нь бизнесийн ертөнцөөс их холдсон. Тэгээ тэр хэмжээгээр одоо бидний одоо юу гэдэг нь бусад одоо миний үеийнхэн баяжаад идэг. Тэгээ бид нар бол яг ингээд тогтсон тийм одоо том юу гэдэг хороол бол хотхон босгож чаддгүй. Би чинь газар авч үзээгүй хүн. Газар авч үзээгүй. Дээр нь одоо их хурлын гишүүн Унчраа тарихтаа гэсэн үү? Унчир тарихтаа тэр чинь унчир тарьдаг хүмүүсийн төсөл дээр би оролцсон. Нэг оролцогч нь багхгүй. Би өөрөө шинжлэх ухааныг шүтдэг учраас унчраар би нэг монголчуудыг бүрэн эдгэх юм гаргах чинь гэж мөрөөд идэгий. Тэр мөрөөдөлтөө захирагдаад л тэр газар авцсан ажил хийж байгаа залуучуудаар очиж нийлсэн нэг юм байдаг. За нөгөөх нь намайг их хурлын гишүүнээс буугаад манай ихнэр за одоо би бизнес хийнэ гэдэг. Тэгээд энэ Amway бизнес хийсэн. Amway гэдэг нь болохоор зэрэг хүмүүсийг эрүүл амьдруулахын гэсэн гэж одоо өөрөө ярьдаг. Би ч тэрэнд нийтгэдэг. Би бол одоо дандаа одоо энэ чинь Amway-г рекламдаж болтгоо л хэдэлтэй. Хувьд л ярьж л ойлголдог бизнес юм гэсэн. Сошиалаар ингээд сурталчлаа зарж болтгоо, дэлгүүр ажиллуулж болтгоо. Бээр аяга өгч очих гэсэн чи олцсон. Гараас гарт. Одоо би нэг дэлгэрүүлж ярих юм уу? Гүйстэй. Тэгээ ер нь энэ хоёр бизнес чинь хоёулаа таних уу те? Таних биш ээ. Одоо энэ Amway бол цэвэр туул их. Эхнэрийнх нь. Унчрынхны бизнес явж байгаа юм уу? Унчир дотор би хувьцаатай тарьж л байгаа. Өдөлдгөө маа. Бас тэгээд эн чинь газар дээр юм тарина гэдэг чинь Монгол хүнд бол тэг баг 10 20 жил. Одоо жоохон хятад цустай улсууд бол их урдан юм ургуулад байт. Бид нар чинь нөгөө яг энийг хэлж байгаа та. Зөндөл байгаа сэлэнг аваас ч юм уу одоо энэ тэднийг би муу хүн гэж байгаа юм биш шүү. Тэр чинь нөгөө ингээд өвөг дээдсээс авсан эрдэм гэж байна шүү дээ. Тэгээ монголчууд дангаараа ингээд юм тарих гал зүтгэдэг нөхдүүд зөндөө байдгийг надтай адилхан. Тэгээ олигтой юм ургуулж чаддгүй. Уг нь бол ургачих юм бол хөөрхөн бизнес болчих гээд идэг. Хунчрын тухайд бол энэ эмээ ургамал. Цаашаа бид нар бол миний мөрөөдөл одоо мэдэхгүй тэгээд хизээ тэр нь биелэх ямар ч байсан хунчраас бол асар ичтэй бодисуудыг бид нар ялгаж авч болно. Энийг ялгаад авчих юм бол харин өстой яг энэ капсул шиг ийм зүйл хийгээл $1000 зараад суун гэсэн ийм л зүйлийг мөрөөдөж би орсон. Тэгвэл ийм хоёр гэр бүлийн бизнесийн орлоготой байж охиндоо авч өгсөн боловсролын зээлийн сангаа яагаад төлтгөө? Төлцсөн шүү дээ. Төлцсөн юм. Төлцсөн. Давхарцсан тоогоор таныг боловсролын сайдаар ажиллаж байхдаа давхардуулж ингэж тушаал гаргаж олгосон. Үгүй. Наад чи худлаа мэдээлэл байдгийн. Ер нь хоёулаа энэ хүүхдийн одоо хулангийн тухай ярьж байгаа юм. Та нар бас ялгаад ойлгуулчих хэрэгтэй шүү. Яг л ганцаар аягүй бүүлээдсэн. Чи тэр авсан зээлээ төлөөч. Юу гээд их гоё хумсрууга будаад байгаа юм гээд. Нэгвэр хэлвэл одоо чи хумсаа будд юм байна. Хажуугаар нь зээл авсан байна гэд ингээд. Энэ бол 16 оны сүүлээр манай туул ихлүүлсэн. Өөр юм. Тэгээ 16 оны намар 16 оны 7 сард би сайдаа өгдөө. Тэгээд 16 оны намар манай хулан зээл авдаг юм. Тэгээд тэр зээлээ бүрэн төлдөг юм дараа. Гэхдээ одоо энийг тойроод яриг бол хоёр зүйлийг салгаж ярих хэрэгтэй. Нэгдүгээр хулангийн тухай ярьж байгаа бол хулан бол одоо 30 хүрсэн хүн гэдгийг чи сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ 30 настай эмэгтэй хүний өмнөөс хин нэгэн хамаагүй юм яриад ич болохгүй юу? Болроо. Төлцсөн юм байна те. Төлцсөн. Гэхдээ гол нь яг та өөрөө тухайн үед би аваагүй сайд байсан юм чи. Би аваагүй учраас би төлөхгүй байхгүй.
хулаа авсан. Ээж нь баталгаа гаргаж өгсөн. Тэгээд хулан тэргээд төссөн. Тийм л амьдрал. За нэгдүгээр тэр хүний тухайд. Хоёрдугаар та боловсролын сайд байсан учраас гэж над руу ханддгийг. Би бол хоёр зүйлийн ихтгэл өмшөлтэй. Нэгдүгээр Монголын төр зүтгэхдээ би Монгол улсын үндсэн хуулинд л захирагдана. Монгол улсын үндсэн хуулийг сүрэх надад ямар ч одоо чигчин чинээ бодол орж ирдэггүй. Хүү ерэн төрд явахдаа нэг л зарчмыг ингээ хатуу тунхаглчаад явхад урагшаа явд юм л та. Тэгээ үндсэн хуулиар бол би хин нэг ялгуурлах ч юм уу хин нэгний эрхэнд халдах надад ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт би бол ямар нэгэн хууль зөрчиж аль нэг байдлаар ган төмрийн хулан гэдэг бүсгүүд боломж олгоогүй. Энэ нь бол бүх төвшөндөө нотлогдно. Нэг авилгатай тэмцэх газрын дүгнэлт гараад байсан биз дээ. Авилгатай тэмцэх газар бол хулантай холбоотой ямар ч дүгнэлт байхгүй. Тэр хүн бол сургуулаа өөрөө сонгосон юм байна. Сургуульдаа өөрөө элссэн юм байна. Мэргэжлээ өөрөө сонгосон юм байна. Сургууль мэргэжлийн тухай үеийн нөхцөл шалгаруулалтанд ороод ингэсэн юм байна. Мэдхгүй тэр процесс бол надаас их хол явдаг процесс л доо. Тэгээ зээл ярьсных та бас хунчир дээр хөдөө аж ахуйн дэмжих сангаас 864 сая төгрөгийн зээл авсан юм байна. Төлсөн юм уу? Төлсөн байх уу? Би ер нь байхаа гэдэг чинь гэсэн үг. Би одоо жишээлбэл одоо улс төрд байна гэх юм уу их хурлын гишүүн байхдаа бол нэг ч зээл авч үзег байхгүй. Одоо сая тэр хулангийн зээл ч гэсэн намайг их хурлын гишүүн болсны дараа тэр хүүхэд авсан байдаг. Монголыг донцлогсон шүү дээ. Би одоо намынхаа гишүүдээс бол уучлалгүйж байгаа. Та нарыг тэгээд ерөнхийдөө сонгуульд өгөхөөр яригдчихгүй шүү дээ. Яа тэгээд ярих нь байлгүй. Гэхдээ та нарыг одоо ингэж хямраасанд бол уучлаарай гэдээ. Яг тэрэн шиг одоо миний хувь эзэмшдэг би тэгтээ тэр компанийн хувийг 17 оноос эзэмшсэн. Өөрөөр хэлбэл 16 онд би их хурлын гишүүнээ болсон. Тэ. Засаг төрд ямар ч ажиллагүй. Би ч одоо ямар нэг юм хийх ёстой шүү дээ. Тэгээ миний олж хийсэн хоёр ажил байдаг. Нэг нь болохоор нэг сургууль зөвлөх хийсэн. Нөгөөх нь болохоор энэ хунчир Астрарут гэдэг компанид хувь эзэмшсэн байдаг. Тэгээд ингэ явсан. Тэгэхээр би ардын намын засгаас ямар нэгэн байдлаар арын албаар надад зээл авах ямар ч боломж байхгүй. Тухайн компани захирал Инкват гэж залуу байдаг. Тэгээд тэр Инкват гэдэг залуу л одоо өдөө дэмжигсэн юм сан байд юм байна, тийм байд юм байна гэдэг. Туузын гишүүний хувьд бол би жилд нэг удаа хуралдаад нөхцөл байдлыг сонсдгийг. Хэрвээ энийг одоо тодорхой хугацааны дараа асуухад надад тоо өгөөрэй гэвэл тэр үед би мэдээд өгч бас болно. За тэгвэл та дараа нь тоо өгөөрэй. За дараагийн асуулт маань засгийн газрын үед тэнд танай намаас томилогдсон албан тушаалтнууд дарга менежерүүд одоо юу хийж байгаа вэ? Мэдэхгүй. Ажилгүй болцсон уу? Бүү мэд. Ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Засгаас нам нь гарчаад байхад ажил хийж яадаг. Тийм үстэй. Ялангуяа тэр хяналтын функц чинь бол юу юм бэ гэхэлэр энэ их төсөв болоод Монгол улсын эдийн засагтай харьцуулахад энэ төрийн өмчт компани санхүү гэдэг чинь амар том байхгүй. Тэгэхээр энэ амар том санхүү чинь ямар ч хяналтгүй байдаг байхгүй. Баг нуурыг мэдж байгаа хүн байхгүй, хянаж байгаа хүн байхгүй. Таван толгойг мэдж байгаа хүн байхгүй, хянаж байгаа хүн байхгүй. Эрдэнтийг мэдж байгаа хүн байхгүй, хянаж байгаа хүн байхгүй. Тэгэхээр бид нар ерөнхий сайттай ярьсан зүйл юу вэ гэхэл хяналтын менежертэй бол хяны л да. Хаагур нь хулгай гараад. Тэгээ хянаад үр дүн гарсан юм уу? Гарсан шүү дээ. Одоо манай Тамирын нэг хэвлээ уралмурлыг чи сонирхож хараагүй л байх л та. Үгүй яг одоо замдаа ийм асуудал байна гэж хэлсэн шүү дээ. Хяналтын яам руу бол зөндөө тайлан очсон л байсан. Бага. Тэрийг хилцэж амжсан уу гэдэг асуудал байна. Амжаагүй. Бид нар ийм ноо илрүүлсэн чинь бидний жилээл гэдсэн шүү дээ. Тухайн үед бол. Тий. Тэгээ илэрсэн юм нөгөө бүтэлтэй болгож амжаагүй л байхгүй. Засаж амжаагүй л байхгүй. За миний сүүлийн асуулт. Түүнээс бол тэр хэдэн хүнийг нэг арчсан нам ажилдаа байлгүй гэдэг тийм бодлого бол байхгүй. Хаанч байхгүй. Хэрвээ та 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ерөнхийлөгч болвол юу хийх вэ? Тэг эхлээд яагаад дэвших ёстой вэ гэдэг асуултанд л бид нар хариулж иж дараа нь хийх ажлын тухай яригдана л та. Тэгэхгүй бол одоо хоёлаа хамаагүй юм ярьж сонгуулийн хуулиараа татагдана. Тийм. Болдгийм болов
Би тэр сонгуулийн хуулийг бас сайн мэдэхгүй байна. Юм учраас бид бол ямар зүгээр нөлөөлчих вэ гэж. Гүг ямар хүн байх юм яах юм гэдэг юм чинь яагаад гэдэг асуулт л их тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Чи яагаад ингэж асуугаад байгаа чи надад бас их сонирхолтой байна л да. Магадгүй нэг кандидат нь гэж л чи харж ах шиг байна. Тий. Тэгэхээр тэр олон кандидатууд гарч ирээд үзэл бодлоо хизээ илэрхийлэх юм. Гарааны нэг нөхцөлтөр байх байлгүй. Тэгэхээр ерөнхийлөгчийн ер нь төрийг бол ингээд ойлгочих гээд. Одоо бид нар төрийн сүлд өршөөл гэдэг. Тэг яг яах юм гэхээр хин ч яахыг мэддэг байхгүй. Хэлэхгүй байгаа. Төрд бол хоёрхан л үүрэг байна. Нэг нь энэ улсыг сайн сайхан байлгахын төлөө хууль батлах нэг эрх мэдэл. Нөгөөх нь батлагдсан хуулийг ягшлал хэрэгжүүлэх. Төрийн сүлд өршөө гэж байгаа төрөө хайрлж дээлж байгаа хүмүүсийн хийх нэг л ажил байна. Тэр нь хуулийг ягштал биелүүлэх. Ингэж чадах юм бол энэ төр чинь мөнх настай байна. Хууль зөрчөөд байх юм бол энэ төр ганхна. Тэгэхэд тэр төрийн тэргүүн хуулийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэхээр яг надад оногдож байгаа эрх юу юм бэ? Би яагаад байхгүй эрх мэдэл цуглуулж болохгүй байхгүй та. Энэ зэргийн юм аа, хуулийн захирагдаж амьдрах зэргийн юм аа. Бүгдээрээ мэддэг байяа л гэж л. Чи төрийн нэвтрүүлгийн занаа шатар уучрал хоёр үзэхгүй байх. Тэр хоёрт хандаад хэлж байгаа. Хуулийнхаа дагуу ажиллаач гэж. Хуулиндаа баригдчихэл ажиллах. За баярлалаа. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. За дүүдээ баярлалаа. Ажилд амжилт хүсье. Амжилт хүсье. Сэргэлэн цааваа. За тэгээд тог тасрахгүй төлөө. Тогтой байхын төлөө тий. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий.